51-р сургуулийн 8-р ангийн сурагчид Монголд ховорцсон амьтдыг судалж тэднийг хамгаалах төслийг 3 сарын хугацаанд хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд гар зургийн уралдаан зарлаж шалгарсан зургуудаар хөргөгчний наалт, номын хавчуурга, календар зэргийг хийж борлуулсан байна. Мөн олсон орлого болох 500 орчим мянган төгрөгийг хустай байгалийн цогцлбор газарт тахь төлөлөх цагаар унганд нь зориулан хандивлжээ. Монголд ховордож байгаа амьтдыг бүгдээр ингээд судлаад тэгээд чухал мэдээллийг цуглуулад ховорцсон шалтгаан, ховорцсны хор уршиг гээд бүгдийг нь судлаад тэгээд монголчуудад болон хүүхдүүд таниулахын тулд ийм хөргөчний наалт, ийм календар гэх мэтчлэн сурталчлан таниулах зүйл хийсэн байгаа. Энэ амьтан тэнд үлдсэн байна, тэр амьтан тэд үлдсэн байна. Ч юм уу эсвэл энэ амьтан энд ингэж устж өгөө болж гэн гэсэн мэдээллүүдийг хараад ерөөхдөө л энэ яг энэ нөлөөллийн ажлуудыг хүмүүст тараа гэж ерөөхдөө л ихэлсэн байгаа ажлуудаа. Ингээ бүх сурагчид гар бие оролцсон. Үүгээрээ бүх сурагчид янз янзын зүйл сурч мэдсэн. Жишээ нь юу вэ гэвэл бид нар ерөөсө багаа ажиллаж чаддаггүй байсан. Нэг хүүхэд байхгүй бол ерөөсө баг бүрддэггүй гэдгийг ойлгоод бид нар багаар ажилласан. 51-р сургуулийн 8-р ангийн 5 бүлэг ховорцсон амьтдаас Ирвэс Мазалай Янгэр Минж дахийг сонгож авсан байна. 150 гаруй сурагч эдгээр амьтнаас судалж амьтдыг хамгаалах жүжигчлсэн тоглолт хүртэл хийжээ. Тэгэхээр дараа жил болгон бид нар олон жил болгон явуулахаар зохион байгуулагдаж байгаа. Тэгээд дараагийн удаад болохоор Мазалайг хамгаалах санд ч юм уу, Минжийг хамгаалах санд ч юм уу сайн үйлсийн аян өрүүлээд ховор амьтдыг хамгаалах гэж байгаа. Яагаад бид нар энэ ховор амьтдыг хамгаалах ёстой юм гэхээр экологийн тэнцвэрт байдлыг хадгалах энэ биологийн олон янз байдлыг хамгаалахын тулд бид энэ ховор амьтдыг сонгож авсан. Мөн хүүхдүүд амьтдын дүр тойрч тухайн амьтнаас сурталчилж QR код уншуулан эдгээр амьтдын талаарх бүхий л мэдээллийг авах боломжийг бүрдүүлжээ. Түүнчлэн сургуулийнхаа сурагчдад хичээл зааж нөлөөллийн ажил хийсэн байна. Цаашид хүүхдүүд төслөө улам бүр өргөжүүлж олон амьтдыг хамгаалахаар зорьж байгаамаа. Бид байгальд хэрэгтэй, байгаль бидэнд хэрэгтэй. Тиймээс ховорцсон амьтдаа хамгаалцгаая.